уугал үндэсний эрхийн тухай тунхаг энэ тийм их урт одоо бичиг материал биш. Тийм ээ, ойлгоход бас их амархан. Нийтэн 46 жаалттай юм байна. Тэгээ энэ жаалтуудыг харахад бол бараг жаалт бол өнөөдрийн өвөр Монголын байдалд их жагчж байна. Өөрөөр хэлбэл юу гэвэл бид бол энэ уугал үндэсний эрхийн тунхагийн жаалтуудыг ашиглаж хятадын колоничлогчтой, хятадын засгийн газартай яриа хэлцээр хийх, эсэргүүцлээ илэрхийлэх. Энэ бол хууль жигийн ёс суртахууны үндэс. Мэдээж өнөөдөр хятадын засгийн газар энэ тунхагийг зүгээр хоосгон чаас мэд үжиж байгаа ч гэсэн хятадын засгийн газар нийт хүн төрөлхтнөөс хажууд гажууд байж чадах уу гэж би үл итгэдэг. Эцсис хятадууд энэ хүн төрөлхтний нэг хэсэг, тийм ээ. Тийм учраас энэ өнөөдрийн энэ одоо хараахан хоосгон чаас мэд харагдаж байгаа хүний эрхийн тунхаг, уугал үндэсний эрхийн тунхаг бол манай амьдралд тоочлогдно гэдэгт би бол итгэж байна. Тэгээ энэ жаалтын дотор ингээ харахад зүгээр би нэг жаалтыг ярив. Бид өөрийнхөө одоо харснуудаа ярив, тийм ээ. Би энэ төр бол энэ 3 дугаар жаалт бол ингэж хэлж байгаа. Уугал үндэстнүүд улс төрийн хавьж байгааг шийдэх эрхтэй. Энэ бол тав тодорхой ингэж ярьж байгаа. Энэ юу гэсэн үг бол миний ойлгохоор улс төрийн хавьж байгааг юу вэ? Энэ бол манай нөгөө яриад байдаг тусгаар тогтол. Чи тусгаар тогтнох юм уу? Эсвэл дуртай өөрөө колоничлогдож энэ нэг улс үндэсний даг юм уу? Энэ бол чиний өөрийн сонголт. Чи хэрвээ жишээ нь өнөөдөр өвөр монголчууд бид хятад колоничлогдох дургүй. Та нар манай ийм их эд баялагийг манд бүгдийг ингэж болонд баримт. Та нар ингэж манай шат болгоны эрхийг гартаа авч. Тийм ээ? Та нар ингэж бидний хөлийг уусгаж, та нар ингэж бидний эдийн засгийг өөрчилж, уламжилт малаа зохиог өөрчилж, та нар ингэж монгол хүн гэдгийг хятад хүн болгох гэсэн энэ одоо улиран адилж байгаа. Ийм болохоор бид боллоо, бид тусгаар тогтноо гэвэл бүрсэн болно. Ихсэн үндэсний байгууллагын хуулиар энэ бол болно. Хятадууд чирэг оруулж, чагдаа оруулж биднийг хорих, маныг дарах, маныг буудах, алах, шоронглох ийм эрх үгүй. Тийм. Тэгэхээр энэ бол бидний өвөр монголчууд авчлвал үнэхээр одоо баярлалаа шүү дээ. Тийм ээ? Ийм нэг мэдээ мөн гэж би бол ойлгож байна. Энэ бол хууль, энэ бол мэдээ. Бид нар энэ ашиглах ёстой. Энэ дээр бол тийм ингэ тодорхой тогтоосон хэлсэн жаалтсан байна. Энэ дээр бол юу гэж бол уугал үндэстэн бол өөрийн улс төрийн хавж яагаа өөрөө шийдэх хэрэгтэй. За энэ улс төрийн хавж яагаа өөрөө шийдэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Бол одоо ямар хэмжээний эрхчлөө, ямар янжийн эрхчлөөг өөрөө хүсэх үү. Тэгээд тэрний хандлага томчиж тэрнийг нь одоо биелүүлж бичих юм л эрх байна гэсэн. Одоо жишээлбэл федерал одоо холбооны гүрэн байгуул, улс байгуулахгүй, эсвэл улсуудын холбоо, улсуудын холбоо шиг болохгүй, эсвэл нэг одоо ямар нэг мажийн хэлбэрээр байх уу, одоо эсвэл тусгаар хамгийн мэдээж одоо хамгийн дээд хүсэл болоод хэлбэр нь бол тусгаар тогтмол, тусгаар улс гэж байгуулах ийм эрх хөл одоо бүр байна гэж ингэж хэлж байна. Тэгээд энэ одоо энэ хууль жигийн одоо үндэслэл гэж хэлж болно. Одоо энэ талаараас их маргаан болсон юм. Энэ юунд нэгсэн үндэсний байгууллагын яг энэ тонхогийг яаж хэрэгжүүлэх вэ гэсэн талаар. Тэр маргаанд бас бид оролцож байсан. Тэгээд бол хэлж байна. Энэ бол хууль жигийн хүчнтэй гэж хэлэхэд бас хэцүү гэж их том улсууд, том гүрнүүд бол саад хийсэн. Яагаад бол эдгээр өөрийн ашиг тустай холбоотой. Тэгээд бол за төвкийн мөлөнд зүгээр л тоохож хаас. Ингэж одоо хэрэггүй шүү дээ. Нөө тэгээд тогтоочгоо тэгсэн одоо ерөнхийдөө бол бүх төлөөлөгч уугал үндэсний төлөөлөгчд бол энэ бол хууль жигийн хүчинтэй байх ёстой. Тэгээд энэнийг бол дагаж одоо хянах юм бас нэг явж бүр байх хэрэгтэй. Ер нь тэгээд за хэр тооцоглогдсон яг энийг бол бүр ингэж хянаж үзэх одоо ийм байгууллагч юм уу энэ байгууллагуудын иймэрхүү одоо үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж. Тэгээд бол одоо ямар байсан ч энэ дэлхийд даяар бол одоо уугал үндэстнүүд бас эрхчлөөгөө нэдэлж одоо бүр тусгаар тогтнож яхаа бас жоох хэмжээний эрхчлөөгөө нэдэлж байгаа ийм жишээнүүд бол байгаа. Жишээлбэл Америкийн одоо нэгдсэн улсын дунд бараа хэсгээр байж байгаа одоо Навахо Индиан гэж. Тэгээд бол өөрөө нь одоо шууд Navajo Nation гэж. Navajo улс гэж хэлж байгаа. Ингээд бол одоо Америкийн улсын дотор бол улс болж тогтож байгаа. Эдгээр бол бүх өөрийн одоо жишээлбэл
засгийн энэ бүх юм бол Navajo Council гэж яаж. National Council гэж байна. За council нь бол одоо юу бол council хамгийн том одоо юу бол нэг юу улсын хурлын юм шиг юм байна. Тэгээд эдгээр нь одоо бүх юм өөрөө бас шийдэж байна. Тэгээд бас түрүү эдэн бас бусад бас одоо Америкт их олон Индианууд байна шүү дээ. Бас ингээд аймагуд байна. Тусдаа ингээд тэгээд бас нэг Индианы төлөөлөгчтэй таалцсан. Тэгээд өөрөө их сонирхолтой юм ярьж байна. Нэг пассворттэй байсан байна. Тусдаа пассворт хийцэн байна. Оо за ямар сонирхолтой. Тусдаа пассворт гаргацсан. Тэгээд бол бид Америкийн пассвортаар явахгүй. Оо ямар мундаг. Ингээд энэ юунд 3 улсад визтэй явсан гэж байна. Оо за мундаг байна. Тэгээ хүмүүс бол ингээд тэмчээд байгаа. Одоо ер нь хөөчлөлдөөд байгаа. Америкч одоо бас мундаг том гурван мөртлөө ингээд бас арчилсан гэсэн мөртлөө бас энэ талаар бол бас л тэгэхээр хатуу байхгүй юу? Ер нь бас л колоничлогч юм чинь адилхан энэ талаар нь бол хятадтай бүр адилхан одоо тэр колоничлын гэтэл арай хүмүүнлэг одоо жарим талаар нь ингээд за тэгэхээр тэнээр батх юм бол за жоох хэмжээний одоо ямар ч хэмжээний байж болно. Өрх чөлөө өнөөнөө бол хүн өссөн байвал тэгээд хөөчлөдөж энэхээ ханаас тэмчиж бүр болж байна. Одоо энэ бас манай өөр монголчууд даачил бас нэг одоо нэг юу гэдгийг тал болгож талж үжих ингээд ийм болж болох юм аа. Тэгээд бол манай ард хүмүүс ингэж янз бүрээр томжих. Жишээл одоо бид нар бол манай хамгийн сайн одоо томжих зэвсэггүй бол одоо шууд одоо тусгаар тогтнол гэж шууд хэлэхэд бас очив холын юм байж магадгүй. Ер нь одоо өөр монголчуудын хийж болох юм бол зөндөө байгаа. Хятадын одоо нөгөө уртан жас орны хоол гэж байна шүү дээ. Тэрийн дагуу бас их олон юм ингээд хийж тулгах хэрэгтэй юм. Та ангисан мөртлөө ингэж яана гэдэг. Тэгэл бүр тэгхийн бол хятад бас одоо ямар ч одоо хэлсэн хуулан байгаа. Одоо тэрийн яг хуулийнх нь дагууд нэгэд шахаж толгох энэ бас нэг арга байж болох. Энэ бол наачх юм тэр мөртөө энэ их оронжээ байгаа. Юу гэсгийг бол тэр одоо бидэнд илүү ашигтай. Гэхдээ одоо хятадуудын одоо аргагүйгээр гаргасан бол бидэнд ашигтай. Энэ хуулиуд бол хэрэгжигдэхгүй байгаа. Огт хэрэгждэг. Тэрийг бид эхлээд хэрэгжүүлчихвэл манай хувьд бол бас ихний алхам шүү. Илүү дамжилттай шүү. Хийж байгаа хүмүүс бас одоо эхлээд манай өөр монголчууд үнэхээр бас сэргэлэн адилж байна энэ талаар хүмүүс одоо ингээд хэл ягаад манай хэлийг ингэж одоо хятад монгол хоёр хэл хоёулаа одоо өөр Монголд бол аль ёсны хэл гэж байгаа. Яг хэрэгжүүлэхгүй гэдэг хүмүүс хэлж байна. Нэрээ нь одоо монголоор гар ёс монголоор жорох гэдэг одоо томчж байна. Тэгвэл одоо бус янз бүрээр ингээд энэ нь ч одоо бүр бас сайхан жишээ. Тэгээд үргэлжлэн томжих хэрэгтэй. Тэгж ягаад багугаар одоо сүлдэн тэгээд улс төрийн эрхэн шаардсан шүү дээ мэдээж хүн. Тэгээд улс төрийн эрхэн ингээд илгээдгээр бүх ард түмний юм нэг боловсрол энэ талын юм нэг үйл ажиллагааны юм нэг боловсрол байхгүй юм бол тусгаар тогтно гэдэг л дэндүү хол юм. Мэдээ тусгаар тогтныг бол хэн ч гэсэн өнөөдөр асуудал бол юм байна. Би юу ярих гэдэг нь бол тусгаар тогтнол гэдэг нь яг өнөөдрийн хүн төрөлхтний улс төрийн боловснаас авчлал энэ бол хүлээн зөвшөөрж байгаа гэсэн. Ихс үндэсний байгуул өний баталсан. Өнөөдөр манай өвөр Монголд бол ямар энэ дүрл байнг бол хятадуудын одоо хүнээ толгоо угаасан хятадуудын тэр нөгөө хархас хуйлаас болоод тусгаар тогтнол гэдэг бол нэг жил ял. Хамгийн дээд ял, толгойг нь авах ял. Тэгэхээр өнөөдөр өөр монголчуудад хандаж бид юу хэлэх вэ гэвэл тийм биш ээ. Олон улсын нийгэм өнөөдөр энийг бол зөвшөөрж байна. Чи хэрэг үнэхээр уугаал үндэстэн тий. Чи нэг 5-7 хүнтэй тийм нэг оёгоос гарч ирсэн шалдан ард түмэн биш. Чи бол үнэхээр тийм боловсон өөрийн түүхтэй, өөрийн соёлтой, өөрийнх нь шашинтай, өөрийн эдийн засгтай, өөрийн түүхтэй ийм ард түмэн бол манай монгол шиг. Чи бол тусгаар тосгож чамд эрх чинь бол байгаа шүү. Ингэж байгаа шүү дээ. Өнөөдөр энийг зөвхөн хятад нууж байгаа. Манай өөр монголчуудаас хотлоо хальж дарж байгаа. Тэр бичгэн дээр гарын үсэг жураад гадаад хэргийн ямд авчаад онцлоод тавьчихсан байгаа. Тийм ээ. Тиймээс өнөөдөр бид энэ нэвтрүүлгээр дамжиж өөрийнхөө ард түмэнд энэ хэлж өгөх хэрэгтэй л дээ. Тийм ээ. Тийм. Тэгвэл би бол энэ 10 дугаар жаалтын тойног юм гэж бодож байна. Энэ жаалтыг бол юу хэлж ярьсан бол энэ уугаалмсны тэднийг ажишроо нутаг төвсгөрөөс нь албад нь үлгэж болох. Жоо. Энэ байдал бол энэ одоо өөр Монголд үнэхээр өнөөдөр хамгийн их газар авч байгаа. Толгом одоо энэ өөр Монголын боттой байдал тэр их нийцчээ байна. Энэ олон их ажирманы сонсмолноор өөрөө энэ малчдуудын өөрийн нутаг төвсгөрөөс нь албад нүүлгэж юм уу эсвэл арагдаад гэс нүүлгэж явуулсан. Өөж энэ хэдэн жилийн нүүлгэх аргыг бол манай ард түмэн өөртөө бүдэж авах хэрэгтэй.
алавдад нүүлгөөг энэ таны дөр sähän ярьсан тэр өвөр онлын өөртөө засгарны тэр үнссэн хуулийн тоо. Тэрний яс учраас тэдээс өчлөө хэл яс. Тийм хоолсох дагуу. Тий. Тэгээд тэрнээс ээж болох вэ? Хэлээр өсөрхөжл темпрой шүү дээ. Тийм шүү. Тэгээд өөртөө өрхөн мутгар гэдэг. Чи бол энэ нутагт хөднүүгээр сууж ирсэн. Чи бол ижин байж байгаа. Чи ямар ч хүн чимээ албадд нүүлгэж болох юм биш. Тийм. Ийм өрхөн чи заавал тэнж авах хэрэгтэй, мөдөж авах хэрэгтэй. Тэгээд энэ албадд нөхд уучрд орвол заавал өсөрхөжл тавих. Тий. Энэ одоо жишээ нь манай нутаг ууж учраас манай монголчууд бол уулаас нь тийм соёлтой. Энэ нэг нутаг жаахан нэг асуудал гарвал тийм ээ. Гадны хүн нүгөөд ирэх ч юм уу одоо сүүлийн ихрүүл хаттууд ингээ газар халах нүгөөд явчихна. Ягаад бол цаана боломж байна. Энэ нэг яг ийм учраас болоод энэ нутаг бол орчин үеийн энэ хуулийн одоо дагуу маш их хуулиар батлагдсан гэдэг энийг бол ойлгохгүй. Ингэж ботохчгүй. Тэр юу гэж бодгийг хэр жишээл хүн алж болох гэсэн мэдэн тий. А хүн алж болох. Энэ хүн амнаас энэ хоргоо бол ялд орно. Манай аваач чадалж магадгүй. Гэвч тэр газар бол тэр чин баг өжингүү. Хэн ирээд эжилсэн ч болон гэсэн ийм одоо буруу ойлголттой байхгүй юу. Тиймээс өнөөдөр энэ жаалтаас харахад бол тийм биш. Та бол монголчууд та нар бол тэр хэсэг нутгийнхаа элисч бай, шорооч бай, юу ч бай. Тэр бол та нар их л байх ёстой. Тэр бол яг та нарын нэг хүнээ одоо ямд хүнээ ямиг аваад буудаад юм уу хутгаар хүний чавчаад чос гаргаж ихдээ эв эдэл тэр нутаг дээр өөр хүн ирс суух бол тийм хэмжээний хуулийг ирсэн үйл ажиллагаа гэдгийг зааж байна. Энэ одоо таны сайн хэлсэн энэ өвөр монголчуудын сүүлийн үед нутгаасан алавдан нүүлгэж байгаа. Энэ бол алавнетлийнхэн одоо их гоё нэр байдаг. Тэр нэр нь юу гэхээр эм ахыгийн иргэн гэж. Тэгээ энэ бол 2001-ээс юм уу 2002 оны үеэс эхэлсэн байгаа өвөр Монголд. Өвөр Монголын одоо олон нутгуудыг хамарсан. Тийм ээ. Тэгээ энэ болохоор хамгийн гол нь юм байгаа. Яг чат очны хэлбэл хятадууд орж ирээд манай нутгийг сүйтгэжчихэд дараа нь энэ сүйтгэсэн ялыг монгол хүнд нөмрүүлээд жишээ нь одоо хэн ямаад нөмрүүлсэн энэ нэг хэсэг нь. Би одоо жишээ нь 2000 онд бичижсэн энэ миний нутаг миний ямаад гэсэн гарчгаар юм жохол бичижсэн. Ерөөсөө газар өвдөрсөн бол ямаа нэг бишээ гэж. Тэгээд энэ асуудлууд юм хятадууд бол ингэж хүнд нь одоо энэ манай газрыг болоож авчихад манай газрыг өвдөчгээд дахиад эжинд нь буруугийн нөмрүүлээд тэгээд өнөөдөр одоо бид энэ газрыг чинь тойлвортой балааж авахын төлөө энэ газрыг чинь бид одоо сайжруулна шүү та нар түрүү энэ газраас яв гэд явуулж байгаа. Энэ шиг дөрмий бас байхгүй. Тийм биз дээ. Тэгээ хоёрт энэ газар одоо ингэж нүүж явснаас дараа ийм асуудал гарч байгаа. Энд бол ямар ч гөрөөгүй. Жишээ нь би таныг эндээс энд нүүлгэн 10 жилийн гөрөөтэй 12 жил 5 сарын хугацаатай дараа нь чи бочиж ирнэ. Иймгүй. Тэгэхээр юу гэсэн чи гараад явж гэн араас нь өөр юм ирээд энэ чи эдэлж байна. Энэ юу бол тиймэрхүү грэмэр бол зарим газарт нь байсан. Тэгээд за гэрээ юу бол голоос болохгүй. Энэ одоо MH-гийн нүүдэлч гэж байна. Цагаачинч гэдэг юм уу? Нүүдэлчл тийм. Энийг бол одоо хатарамлшин тай юм гэж байна. Тэгээд англиар бол ecological migration гэж ингээд ecological migration энийг бол одоо хамгаан хол манай байгууллага одоо өвөр Монголын хүн эрхийн мэдээллийн өртөө 2001 оноос эхэлж ингэж энийг бол нэгээс эхэлсэн. Дэлхийн хавчаанд ингэж одоо нэгсэн үндэсний байгууллага Америкийн одоо улсын хурал тариас гадна одоо хүний эрхийн дэлхийн хүний эрхийн байгууллагуудад одоо хамаг анх өвөр Монголд болж байгаа. Тэр үед бол баг одоо анх эхэлж ясан бүр мэдэн хүн баг байхгүй. Тэгээд бол манай одоо орчуулгын бол англиар бол ecological migration гэдэг. Энэ бол тэгээд хамаг анхны манай байгууллагын ингэж орчуулсан орчуулга. Одоо бол дэлхийн хвчээд энэ хөлөө тэгвэл монгол хүний англи үг биш үү ч дээ. Wikipedia дээр байж байгаа. Тэр Wikipedia дээр бол одоо ингэж за энэ бол өвөр Монголын хүний эрхийн мэдээлэлээр анх хэрэгэлсэн нэр томьёо юм аа. Гэт ecological migration одоо бүр үргэнээр хэрэглэж байгаа. Энэ бол тэгээд одоо хятадын тэр асуудлыг өвөр Монголд одоо явуулж байгаа төрийн бодлогыг одоо бид нар дэлхийд таниулахын төлөө ингэж явснаар тэгээд одоо бүр үргэнээр хэрэглэж байгаа ecological migration. За тэгээд бид нар бол хамаг анх энэ асуудал хүндсэн. Тэр үед бол энэ асуудал бол тухайн үед бол одоо их баг шиг байсан. Гэтэл бид нар бол одоо энэ маш сэргээр болж байгаа. Энэ бол манай одоо үндэсний одоо гулмтыг харлуулж байгаа. Энэ бол одоо хамгийн их том алхам. За энэ бол одоо нөгөө хятадууд бол
соёлын бясалгал үед өөр Монголын очоод хөстөмдөрч хүнийг алж одоо ингэсэн. Одоо бол соёл одоо гуламтын яхарлуулах гэж энэ энийг хийж байна. За энэ та ярьсан энэ бол ингээд ямар их одоо дөөрөмдлөг вэ гэж энэ үнэхээр их юу дөөрөмдлөг. Энийг бол ингэж энэ тухай одоо их бас Америкт бас нэлээд олон хурал морал болсон. Тэгээд бид нэр бас бүр одоо хамаг гол юу болж орчиж яасан. Тэгээд энэ дотор бол одоо бид нэр үл яаж авч иддэг вэ гэвэл энийг бол ингэж үуч энэ ecological migration одоо ам ахын нүүдэл гэдэг бол ямар юм бэ гэвэл үнэндээ бол энэ одоо англиар бол ингэж хэлсэн Chinese in Mongolians out Chinese in юу гэсэн үг вэ бол монголчууд гар хятадууд ор гэсэн үг. Ийм үг. За энэ тэгээд яаж бид нэр одоо энэ сайхан тайлбарлаж өгсөн хүмүүстэй энэ тэр 2001 онд хамаг төрөнд эхлээд бол юу гэж хэлээгөө эднэр бол ямахын үйлч энтер гэж хэлээгүй шин тайминг гэж хэлээгүй. Тэр үед бол одоо вифун жуани ямар нэг тэрэг янз бүрийн одоо юутай. Тэгж шилийн олоос хамаг эхэлж гарсан. Тэгээд бол энэ 5 жилийн гэрээтэй эхлээд бол юу гэж хэлсэн байг бол ингэж байна. Энэ нутаг Монголын өөр Монголын одоо шилийн олын нутаг болчоор их одоо байгалийн юу нь бол экологи нь их өвдөгцсөн. Ингээд л одоо ус болчоор их өвдөгцсөн болохоор энэ дөлөл мал өрхөл мал харуулах малжих аргагүй. Ийм учраас энэ шилтгэхийн бол одоо энэ тайлбарлах ягаа ийм болсон байг гэж хэлж байна. Монголчууд нь бүдүүлэг, хуучин, баларлаг, тамирыг одоо харж байгаа ч юу гэдэг иймэрхүү малаажхагаар энэ нутгийг үгээсэн гэж хэлж байна. Ийм учраас одоо та нар энэ зогсох хэрэгтэй. Ингээд одоо малжлаан зогсоод яанг бол энэ нутгаас гарна. Юу гэж гарч ийнэг бол бид нэр энэ чинь сайхан сэргэж өгнө. Ингээд чадвар гэрээнд бол ийм хэдэн нэг жоргос юм байдаг. 5 жилд гараад 5 жилийн дараа хэрж иж болно. Гэвч хэрж ирэхдээ бол нөхцөл байна. Нэгдүгээрт энэ бэлчээрийн одоо бүх юу үүс бэлчээр бол бүр бүрэмсэн сэргсэн байдал доор. Хоёрдугаарт бол тэгээд юу гэж байна? Малчид бол юу н одоо хэрж ирснээ дараа бол юугаар баларлагаар биш шинжлэх ухаанчаар малж хэрэгтэй. Гуравдугаарт бол малчид бол дэс шат болгоны засгийн газраас зөвшөөрөл аваад болно гэсэн байдлаар орж ирнэ. За энэ ч бол одоо хижээж биелэгдэх гэсэн. Ягаад гэвэл нэгт энэ амаахын хижээч яг бүрэмсэн сэргэн гэсэн юм байхгүй. Сэргсэн ч хятадууд бол сэргэжээж хэлэхгүй. Тэгвэл нэгдүгээр нөхцөл биелэгдэх. Хоёрдугаарт бол яанг бол ингэж юу монголчууд бол одоо шат болгоны засгийн газраас зөвшөөрөл авна. Тэм боломж яаж байх? Монголчууд чинь бүр тэгж гадууртлагдсан юм засгийн газар түн шат бүр хятад майд сонссон байгаа шүү дээ. За тэгээд 3 дугаарт бол хэлж байна. Шинжлэх ухаанчаар малж ин баларлагаар биш. Хятадууд дахад 500 жил 1000 жилд Монгол хүнээ малжлыг шинжлэх ухаанч гэж хижээж хэлэхгүй. Тэр малжиж илээ бол. За тэгвэл асуун буцаагаад асуувал тав тодорхой байна. Тэгвэл энэ хэн шинжлэх ухаанчаар малж шинжлэх ухаанчаар энэ нутгийг хийж гиндэг байна мэдээж хятадууд тэгж хэлнэ. Хятадууд шинжлэх ухаан өгсөн Монгол. За тэгвэл хэн тэгвэл засгийн газрын тэр шаш чатны засгийн газраас зөвшөөрөл авч чадах бай. Хятадууд мөнгөтэй өрхтэй өмсөн. Тэгээд юу гэсэн үг вэ? За Монгол гар хятадууд орно гэсэн үг. Энэ л ийм үг болж байна. Тэгээд одоо бол тэгээд тэр хүмүүсүүд бол гараад 5 жилийн дараа бочиж ирэх гэсэн байна. Ингээд тэр одоо өөр Монголын нотон төлөвсөс их гоё програм хийсэн байна. Ингээд бочиж ирэх гэсэн чинь орохгүй. Нутагт нь орохгүй. За одоо нэгт бол одоо тэр нотгийн хөөкөмөкө бүр өөрхөн мангас тэр байх болсон уусгүй газар мажийн бүр өөр хүн автсноор хятадцсан. Тэгээд одоо орох гэр байх уу. Тэгээд одоо нөгөө чагаачны нүүдэл юу гэдэг вэ? Нүүдэл иргэнэ шин тусгана гэж нэг юм байгуулсан байна. За бүрэн нэг жаахан ийм жижиг нүрэнд шахаж оруулж байдаг. Гэхдээ энэ нүүдэл иргэнэ тухай одоо энэ эм ахын нүүдэл иргэн гэдэг тухай яг үнэ ихэд бид бол тосд нэг параграф хийх ёстой. Энэ үл их том сэдв. Ярих жил үнэхээр олон байна. Гэхдээ энэний тухай хэлэхэд бол ийм байдал байгаа. Энд нэр ярих ёстой нэг хэд юм бол эхлээд ингэж хэлэх үед бол манай монголчууд бол хятад гэдэг энэ одоо олон мянган жилийн ийм өөрийгөө бичгийн соёлтой ард түмэн гэдэг тийм. Энэ сошиал ард түмэн нь бол угаасаа хүнийг мөхлөх,
хуурах ялангуяа одоо бичиг баримт дээр одоо хүнийг мөхлөх юм үгээр хийдэг энэ одоо авьяастай ингэж одоо ирсэн ард түмэн шүү дээ. Тэгэхээр нүүдлийн иргэний эхлээд хэлэхдээ бол ерөөсөө ямар гоё хэлсэн гэж сайн тий. Яг таны нутгийг бид бол гоё болгож өгнө гэж хэлсэн. Энд нь бол манай энэ одоо гэн чайлган монголчууд бол бүр итгэж байсан. Тэр бүхэл одоо ард түмэн өнгийн малчдын бүхэл манай одоо эрдэмтэн сэвэтнүүд бүр итгэж байсан. Тэгээд бичсэн жохолууд зөндөн гарч байсан. Энэ бол одоо их сайн. Одоо нам төр өнөөдөр одоо энэ эцсист энэ олж харсан байна. Ингээд энэ сайжруулах гэж байна гэх. Гэтэл өнөөдөр ийм асуудал байна. Энэ уугал энэ нүүдлийн иргэн одоо юу болж байгаа гэдэг асуудал байна. Одоо 2001 он 2002 он эхэлсэн сүүлд нь эд авсан 4-5 оны үе. Одоо жишээ нь Алшаа болоод Шилэн болвол их олон хамгийн их олон амиахан нүүдлийн иргэн гарсан газар. Энэ хоёр газар бол угаасан бол манай Монгол хүн их олон сууж исэн газар. Тэгэд яасан гэхэр нэм хятадууд бол нүүлгдэг. Нүүлгчхэд нутгийн чинь сэргээх хүн өөр хэрэг. Нэг бол нутгийн чинь сэргээх үү. Нэг бол тэд өөрөө идлээд юм хийн. Үйлдвэр хийх юм уу? Уурах юм. Энэ бол нэг. Хоёр нь юуг бол энэ улсуудын нүүж авснаас дараа үхнүү амьдрын эдэнд хамаагүй. Ийм болцсон байна. Иймээс манай тэр одоо жишээ нь Алшаа аймаг бол ингэж байгаа. 35 одоо хавтгай дөрвөлжин метрийн нэг байшин барьж өгсөн байна. Тэгээд нэг ногооны жойр барьж өгсөн байна. Ухаж өгсөн байна. Өөр юм байхгүй. Тэгэхээр тэр яах тэр байшингаар хүн байшин идэж болох уу? Тийм биш үү? Угад монголчууд ядаж мууч гэсэн өөрөө бас нэг гаднаа нэг хэдэн малтай, нэг саалын үнэтэй, нэг одоо шүлний хантай байсан. Одоо өнөөдөр тэр бүр байхгүй. Тэрэн жараад тэгээд хэдэн мөнгө болгоод хотонд ороод хотын хаваар ороод тэгээд дараа нь юу бас ихэр эдгэр хүмүүс бол одоо олонхын одоо Сэнкот хийсэн шиг нутагтаа бочиж харьж чадахгүй учраас хөрмөл иргэн болсон байна. Энэ зарим хятадын эрдэмтнэр биснэр бол хятадын нийгмийг бол 10 давхрыг хаваасан байна. Энэний хамаг доод давхар нь бол хөрмөл иргэн. Хөрмөл иргэн гэдэг юу гэдгийг бол юу вэ гэвэл орох гэр оочих хаяггүй. Мод барьсан одоо монголоор бол модон барьсан гоёрч шиг. Одоо жишээ нь бид зүгээр нэг өвөр монголоор шилгэд сүндийн тэр одоо дөхөм сам ч юм уу тэн баахан нүүдэл иргэн гагсан бүр хамаг сүлд юу ч байхгүй. Ямар тэр ард түмэн хуучин тэр нөгөө ман хийсэн нутагдан амьдарч ясан бодвол тэр нүүдэл иргэн болоод гоёрч болсон юу ч байхгүй. Тэгээд жининг ч юм уу сайхантай ч юм уу одоо тэнд хөрмөл иргэн болсон. Тэгээд нөгөөтг чинь хөл өгөө учраас хятад хэлмэгдэх учраас ажилд авдаггүй. Бүл оруулыг нөгөөтг чинь хөрөн байдаггүй. Энэ мэмэ мэддэггүй мэмэ хийж чаддаггүй. Иймээс энэ нүүдлийн иргэн гэдэг одоо энэ асуудлыг ботоогоо төлөвл энэ бол юу яаж үссийг бол бид бол 100% эрхтэй байсан манай нутаг дэвсгэрийг хятадууд бол хоёул босоор манай эдэлж авсан байна. Тий хоёр арга. Иймээс энэ тунхагийн дагуу бол бид бол хайштан бол хятадууд манай газрыг хөдөлгүүл нэг шороогийг нэг эс шороогийг хэрвээ хурж Walлах тэр бол манаас зөвшөөрөл авах ёстой. Монгол хүнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ бол олон улсын нийгэм өнөөдөр ингэж зөвшөөрсөн байгаа. Манай монголчууд жишээ нь одоо энэ гоо сайн баяргаа энэ хятадаар одоо ингээд торгуул өгөхийг хүлээн зөвшөөрсөнгүүтэй адил маш олон одоо монгол залуучууд монгол хүмүүсд гарч ирээд ингэж зогсох ёстой. Та нар манай газрыг хэрглэж болно. Окей. Гэвч асуудал бол та нар хэдий төлбөр өгөх гээ. Бид дуртай юм уу? Чи жишээ нь сая доллар өгсөн би дургуул. Тэ? Иймээс ийм том их ийм хуулийн асуудал байна. Энэ дээр монголчууд минь хатууж зогсооч ээ. Гэж хэлэх байна. Тэгээд хятадууд ерөнхийдөө бол хоёр арга авсан байна. Нэг нь бол мэдээд хүчээр одоо нөхөө бол зодон зоххон малунагийн байрн одоо ингэж айлгын одоо торгуулга нь янз бүрийн арга. Хоёрдугаарт бол одоо ер нь ходлол зурталчлаг гэдэг байхгүй юу. Ингээд энэ яана бол одоо очиж хим амлна. Танаа за одоо ингэж ийм өдрөд ингэж хатуу амьдрал ийм байдалд одоо танаа ингэж амьдраад яах вэ? Хотод очил хөөхч чинь ажилтай гоёадалтай сайхан асар барилгад оруулна. Одоо ингээд гонз манс их юм бол одоо бүр танаас одоо ёстой баяж нэнэ тэрэг ингээд их хол юм байсан. За энэ дотор бол одоо нэг асуудал шууд ноолгоолоход манай Сэхэтдийн үзүүлсэн одоо үйлдэл гэж юм уу эсвэл үзүүлэх ёстой үйлдэл үзүүлээгүй Сэхэт. Буруу үйлдэл гаргасан. Зарим нь бол бүр цаашаа одоо буцаад нүүштэй одоо нүүж ягаад л болий яах одоо нөхөөс уур аргагүй штэ гэдэг гэх мэт юм. Тэр бол ер нь манай Сэхэтэд энэ дээр бол хатууж авсан байх ёстой. Сэхэтэд гэдэг чинь нийгмийн хамгийн толгой нь байх. Тэгээд та нар энэ юм дээр бол ингэж болохгүй гэдэг ингээд хатуу эсэргүүцэл гаргасан юм бол малчид дагаад эсэргүүцсэн бол бас арай юутай урд өмнө илүү өнөөс илүү арай нэг гагуу байж магадгүй. Гэхдээ манай Сэхэтэд л ерөнхийдөө энд дагаж дэрвж
одоо өөрийн гэсэн тийм нэг үжил бодол байсан гоо тэгээд хотод орж хотож их хэрэгтэй гэдэг. Одоо манай Монгол хүний бүх identity одоо бүх нь танихдгүй чинь ерөөсөө малж хааж явах энэ юм алснаас хойш нь одоо бид нэр Монгол ус болж байгаа. хичээл болж байна. Тэгээд ингээд иймэрхүү хоёр аргаар явахсан. Тэгээд энэ нэгсэн үндэсний байгууллага юм уу одоо энэ дэлхийн найны бол ингэж хэлдэг. Энийг бол энэ одоо community гэж хэлж байна. Одоо community гэж нь одоо юу монголоор бол одоо айл сахалт юм уу эсвэл одоо юу нэгч юм уу одоо энэ ихлэхэд их төгтөөр бол одоо ширч гэж байна. Тэгээд бас зарим монголчууд бол одоо бас хуучин маягийн нэг оны отог гэж хэлж болно. Одоо гэх мэтэр янз бүрээр хэлж байна. Ямар байсан ч тэгээ энэ community-гийн талаас ажиллах юм. Тэгээд нэг үндэс нь ухсгаад нэг хүмүүсийн ингээд community гэдэг бол хэдэн мянган жил, хэдэн зуун жил чанарчлаа хэдэн мянган жил ингээд энэ дотор бол ганцхан ааж ах юм биш. Соёлын дахадлууны оюун санааны одоо бүр сэтгэл зүрхний ингээд их он хүрэн оруулалт, бэл оруулсан байж хэдэн зуун жил, мянган жил оруулсан байсан чинь энийг нэг л дээр тасалж хаад чамд ганцхан нэг юмор одоо нэг л тоочоо игээд одоо мянган юан юм уу төмийн тэр хамаагүй тэр хэдийн өгсөн ч тэр үл ирээдийг одоо энэ бүх юм ингээд өвдөд хайц. Ямар ч одоо цаашаа бол юу байхгүй одоо энэ community бол үргэлжлэх юм таслаалаа хийсэн байна. Энэ бол тэгээ хамгийн аюултай юм. За ингээд энэ чинь одоо монголчууд гинтийн хавьд орсон байна. Одоо бүх. Тэгээ ингээд одоо нийгмийн асуудал гарна. Тэгээ хүүхдүүд одоо сургууль явж чадахгүй хүмүүс малчид одоо юу ярахчин болно одоо амиа хорлно. За одоо монголчууд ерөөсөө амиа хорлдог арт юм биш их ууж сэтгэлтэй. Эхтэн одоо ойрын үед бол одоо юм сонсдоо дээ. Монголчууд одоо амиа хорлцсон гэж. Энэ бол одоо энэс болж байна. Нийгмийн гэр бүлийн харьцаа, ээл өрхийн харьцаа өвдөгсөн байж байгаа. Би тэгээд хэлдэг юм. Тэгээд гэрийн сургалт ээл ёстой. Одоо ч надад тийм юм уу болж байгаа. Өөр салж ботроод явсан. Ээл гэж байгчгүй, гэр гэж байгчгүй. Онцгой залуучууд бол өөр Монгол их аюултай байдалд орж ирж байна. Тийм. Тэгээд чи ярьтнаа энэ бичгийн соёлгүй. Би батд бол өөр Монгол бол бичгийн соёлтой малчнууд жоохорч байгаа. Манай энэ их сургуулиас төгсөж байгаа сургуульд хотод ажил авахгүй тэгээд нарийн суугаад л гэдэг хоолонгор тайгуу гараад ирэх тэрэндээ ортол өдөртөө ярьж малан малжид болно шүү дээ. Тийм. Өжаав нь нэг настай малааруулаад болж ирсэн. Танаас яагаад болох вэ? Тэгвэл бас эдгээр чинь бас бичгийн соёлтой улсууд бас яг бичгийн соёл уусуудаа тэр бичдэг бас нэг хөдөөний малчтай бас нэг ямар аргаар дэмжлэг өгч бол. Гэлээ одоо ийм нэг үеийн хүн дутагдж байгаа. Энэ юуны талаар бол сая та ярьсан тэр одоо өөр монголчууд хатууж хөсөлтэй байх хэрэгтэй тэгж эсэргүүцэж энэ талаар бол томчих хэрэгтэй. Энэ талаар одоо Америкийн одоо энэ индианчууд их сайн ажилласан байна. Тэгээд нэг кино байдаг баримтат кино. Тэр баримтат кино бол одоо American Outrage гэж одоо ингээд юу гэсэн үг вэ бол одоо нэг их жоохон доо хоёр насна. Бүр энэ багаас нь одоо бүр хамт амьдраад ингээд хүнтэй суугаагүй нэг индиан насна одоо 90 гарч 80 дөржсэн ингээд тэгээд энэ хоёр насны тухай их жоохон доо хоёул. Ингээд хоёулахнаа амьдрна. Ингээд яаж амьдрах вэ энэ одоо энэ нутгаан хамгаална. Өөр юу ч яахгүй яг энэ бүх нутгатаа яа хуучин маягаар амьдраад ингээд одоо өвс хадаад ингээд малаан яваад малчин тэдний чинь бас малчин юм ингэж амьдарч яасан. Тэгээд тэр киног хараад одоо би их юм бодсон. Тэгээд тэр бол одоо Америкчууд бас ингээд ирээд энэ чинь одоо манай газар энэ тэргээд бүр одоо ирээд бас их олон одоо мөргөө маргантан болж исэн. Тэгээд энэ хоёр чинь одоо бүр хатууж өгсөж. Ингээд тэр насны тань нөөбийн нэгсэн төснөө байгууллагын уул үндэсний асуудлын тэр банкийн форумд энэ хоорондоо урдн чаад жил байх. Очоод яг тэр настай таарлцсан байсан. Тэр нас нь яг явж би тэгээд харсаар таньсан. Тэгээд очоод мэдлсэн та тэр наст мөн тэгээд их юу байна. Тэгээд өөр Монголын асуудлын тухай байсан чинь тэгээд тэр нас нь хэлж байна. Хятад бол та нарыг дарлах эрхтэй. Би гайхаж өгсөн юу гэсэн үг вэ гэсэн.
Ягаад бол тэднэрд бол лайсенс байгаа. Лайсенс гэдэг нь бол одоо зөвшөөрөл. үнэмэлтэй. Таныг бол дарлах үнэмэлтэй. Ягаад бол хятадууд бол ижрэх засах гэснээр нь бол үнэмэлтэй байгаа. Ижрэх юм чинь ижрэх засах юм чинь. Америкт бол тийм лайсенс байдгүй шүү. Арчлал гэж ягаад бас маань. Тэгэж дарлаж байна. Их сонирхолтой ярьсан дээр. Тэгээд өөр Монголын асуудал нэ. Тэгээд тэр наст нь одоо тэгээд яасан байг бол одоо тэр хоёлаа ингээд явж байгаад бүр нэг насаараа тэмчиж. Ингэж ягаад хамаг сүлд надад тэр их чин тэр үед яг тэр нас орчгээд байж байсан. Тэгээд ихчийн тэр канон дээр тэр бас ихчийн нас орсон нэг гаргаж байсан. Их чин хамаг сүлд нь яг гэж яагаад тэгээд яг өвсөн хадаад ингээд явж байгаа. Малаа тоож явж байгаад тэр усан хадлагны хамтанд ингээд яачаад нас орсон байна. Ингээд харманаас нь гарч ирсэн юу гэсэн нэг атга өвс. Нэг хэдэн шороотой ингээд нэг хэсэг шороотой харманаас нь гарсан. Энэ одоо ямар гоё. Тэгээд хүмүүс ингэж одоо ингэж бас тэмчиж байна шүү. Тэгээд одоо энэ нас нь бол одоо бүр нэгсэн үндэснээ байгууллага одоо энэ маш одоо идэвхтэй амаа очиж одоо энэ Индиан хүмүүсийн одоо уугуул ардын энэ эрхийн төлөө үлээл тэмчиж. Тэгээд бол энэ дотор нэг хэлэх гэсэн нь бол эднэр бусад бас Индиануудад хүмүүсүүдэн цуглуулад ингээд нэг Америкийн нэг одоо амар том алтны уурхай тэнд гарах гэсэн байна. Яг тэгээд мэдчихсэн тэгээд ингээд гаргасан чинь одоо Индианчууд одоо энийг бол бүр очиж эсэргүүч чагсгаал юм. Яг ихэлж одоо нэнгөхт нь чагсгаал юм. Одоо бүх сонин моделгаар бүр тархаагаад ингээд чинь хамаг сүлд нь тэгээд одоо яа юу байсан. Тэр эднэр ингээд жагсаад ингээд хүрээд мөрлөө ингээд жагсаад хүрээд ирж байгаа байхгүй юу. Хүрээд ирэх үед нь бол тэр чавтаа чиргүүд ингээд буутай яагаад. Одоо ирүүл буудан гэж. Эднэр чинь яг тоохчхон одоо ороод ирсэн хамаг сүлд нь чавтаа бүр ухарж өгөөд. Ингээд шууд яваад яасан бол чавтаа чиргүүд бас тэр тоорн доор нэг тоглосон. Энэ уурхайг нэхийг бэлсэн гэж. Ингэж хүмүүс өгнөд тэмчиж байна. Манай тэмчиж байтал амжилтад хүрэн гэснийг харуулж байгаа юм байна да тийм ээ. Тэгээ энэ уугаал үндэснээ эрхийн тонхог гэдэг энэ нэгсэн үндэснээ байгуулгын бичиг баримтад бол 46 жаалт байна гэж бид сайхан хэлсэн тийм. Жаалт болгоно нь баг манай өвөр Монголын байдалтай жохчин. Бид одоо энийг ашиглах юм манд боломж байна. Яг уг нь бид энийг нарийн танилцуулах гэсэн бол цагийн харгаагаас болоод энэ төрөд өндөрлөе тий. Тэгээд удалгүй одоо энэ таны өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөнөөс энэ бичгийг одоо Монгол бичих хуулийн дээр хөвлүүлж гаргах гэсэн одоо юу болж байгаа юм бэ? Орчуулга бол дууссан. Гоё орчуулга болсон. Тэгээд энэ бол одоо яг хөвлөх шатнд тавьж байна. Тэгээд энийг бол хөвлөөд мэдээ чаасан дээр хөвлж ингэж ном дэвтэр болгож гаргана. Тэрээс гадна бас ингээд интернет сүлжээгээр үнэгүй тэгээд PDF ийм файл хэлбэрээр ингээд бол тархана. Ингээд манай одоо өвөр Монгол монголчууд маань манай сэгэтэд оюутад одоо хүндэт маань бас энийг ингээд үргэнээр хүмүүстэн таргааж одоо сурталчилж байгаарэ. Тэгээд энэ хоолын дагуу бас бус одоо хэтийн өөрийн бас бус хоол байна, үндсүү хөлн байна, одоо уртнаас хоол гэж байна. Энэ бүх юмд хуулийнхын дагуу одоо томчиж нэг өдөр одоо нэг өдөр бас эрхчлээ байна. Олж ингэж сайн сайхан амьдрахыг одоо хүсэж байна. За, эрхэм хүндэт үзэгчдээ манай энэ удааны нэвтрүүлгийн төрөд өндөрлөх боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан уугаал үндэсний эрхийн тунхаг гэдгийг бид өнөөдөр авч ярилцлаа. Дүгм танилцууллаа. Оролцсон хоёр зочдод баярлалаа. Дараа хугацааны нэвтрүүлэгт баяртай болжээ. Баяртай.